Эдүүдийн цахим системийн хэрэгжилт Орнод аймаг 11-р сургууль бага ангийн заах аргын нэгдэл. Ерөнхий боловсролын 11-р сургуулийн бага ангийн заах аргын нэгдэл нь Арбан багш 273 суралцагчтай, үүнээс 1-р ангийн 70 суралцагч, 2-р анги 59 суралцагч, 3-р анги 48 суралцагч, 4-р анги 49 суралцагч, 5-р анги 47 суралцагчтай. Хөтөлбөр хэрэгжилтийн хүрээнд анги тамхины бэлэн байдал, үнэлгээний самбар, сурагчдын бүртгэл, эцэг эхийн оролцоог хангах гэсэн чиглэлээр зохион байгуулдаг эцэг эхчүүдэд зориулсан сургалтын арга зүйн математикийн хичээлийг гэртээ хэрхэн дэмжих талаар зөвлөгөө өгөх уулзалтуудыг тогтмол зохион байгуулсан. Цахим орчинд ажиллах чадварт нь ахиц гарсан. Тухайн 7 хоногт үздсэн мэдлэгийг баттгаж багшийн ажлыг хөнгөвчлсөн, суралцагчдад сонирхолтой хэрэгцээнд нь нийцсэн даалгавруудтай, бүх сурагчдын идэх оролцоо нэмэгдсэн, суралцагч өөрийн төвшөнд тохирсон бодлогоо өөрөө сонгон бодох боломжтой, даалгаврын анализыг шууд харах боломжтой, багшийн цаасны ажлыг хөнгөвчлсөн давуу талтай. Хөтөлбөр хэрэгжилтийн явц нь компьютер, таблет, интерактив камер зэрэг дэвшилтэт хэрэгслүүдийг суйрлуулж, сурагчдын анхаарал төвлөрүүлэх математикийн ойлголтыг гүнзгийрүүлэх бололцоог бүрдүүлсэн. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан туршлагаа танилцуулбал сургуулийн менежмент хөтөлбөрийн хүрээнд хийгддэг 3 минутын арга зүйн үйл ажиллагааг эдүүдийн хөтөлбөр тусган хэрэглэдэг. Математикийн хичээлд дэмжлэг үзүүлэх эдүүдэн цахим платформд суурилсан хичээлд ажиглалт хийх удирдамжийн дагуу ээлжид хичээл зохион байгуулж бие биенээсээ туршлага судлан ажилласан. Анхаарал хандуулсанд баярлалаа.